Самцгоноо тавгандын өдрийн мэндийг хүргэе. Хүний амьдрал урт мэт татлаа эргэж харахад атгахан дурсамж шиг богинохон байдаг хүлээ. Нас өөр өнгөтэй. Хүүхэд нас гэнэн ирээдүйтэй. Залуу нас төрөлдсөн мөрөөдөлтэй. Дунд нас амьдралын төлөөх зүтгэлтэй. Харин ахмад нас туулсан замаа эргэж харах ухаантай ирдэг юм болов уу? Зарим хүн нас нэмэх тусам хөгшөрдөг бол зарим хүн нас нэмэх тусам уужирдаг хүлээ. Амьдрал хүний нүүрэн дээр өвчлөө үлдээдэгч сэтгэл дотор нь ухаан үлдээдэг шүү дээ. Өнөөдөр давхандээ 70 насны босхийг алгаж буй нэг нь ээжийн, нэг нь эмээгийн үр хүүхэд ач зээ нартаа дөрсөн өдрөөрөө зориулн үргэлж буй мэндчилгээг уламжлах гэж байна. Зөвхөндөө ядгалж ирсэн алтан сургаал үр хүүхдүүддээ үлдээж буй цагаан мөрийг хамтдаа сонсцгоё. Тавхандээ хамт батогдох байна. 70 намар гэдэг уулын орой дээрээс амьдралынхаа туулсан замыг эргэж харахтаа адил юм байна. Доор үлдсэн чин бүхэн дотгарагдана. Хаан бүдгэрч, хаан баярлаж, хаан нулимсаа тодгошоо залгиснаа хүртэл хүн мартдаггүй ажээ. Харин тэр олон жилийн эцэст хүний сэтгэлд үлддэг зүйл эд хөрөнгөч биш, алдар нэрч биш, хамтдаа өнгөрүүлсэн амьдрал, хайрлаж явсан хүмүүс, үлдээсэн мөр байдаг юм байна. Ээж нь амьдралдаа олон баяр үтсэн хөө. Гэвч тэр олон баярын дундаас хамгийн тод үлдсэн нь анхны зээгээ тэрвэрч байсан мөч байлаа. Тэр жаахан бүлийн амтныг хараад амьдрал үргэлжилдэг юм байна гэж бодсон. Хүн өөрөө мөнх биш ч хайр нь үргэлжилдэг юм байна гэдгийг тэр үед анх зүрхээрээ ойлгосон юм. Үр хүүхэд аж зээ нар гэдэг хүний амьдралын дараагийн хавар байдаг ажээ. Гэхдээ хавар бүхэн мөнх байдаггүйтэй адил амьдралд хагцалж бас хамт ирдэг юм байна. Ээж нь хайртай хүмүүсээ тэр дундаа өөрийнхөө ээжийг өдөж суухдаа хорвоогийн өмнө ямар хүчүүгээ ойлгож үлээ. Хүн хайртай нэгнээ дэрэгдээ үлдээж чаддаггүй юм байна. Тухайн цаг үедээ хажууд байхад нь хайрлаж, дэрэгдэн байхдаа төшөж явах нь хамгийн том үнэн болохыг ойлгосон доо. Амьдрал гэдэг ер нь хүнийг алгуурхан угааруулдаг урт зам юм байна. Залуу наснда хүн цаг хугацааг мөнх мэтээр төсөөлдөг. Харин эргээд харахад өсөж хөгжих, өөрийгөө бүтээх хамгийн үнэт боломжууд хамгийн ойрхон байдаг байжээ. Гэхдээ ээж нь нэг зүйлд баярлдаг юм. Нас агсан ч сурыг хөгжих гэсэн бодлоо орхиогүй дээ. Хөдөө ажиллаж амьдарч 3 хүүхдээ өсгөж явахдаа ч би энд зогсохгүй гэж өөрийгөө зоригжуулдаг байж. Тэр бодлол хүнийг хөгжрүүлдэггүй юм байна. Аз жаргал гэдэг бэлэн нэрдэг зүйл биш юм бэлээ. Хүн тухайн цаг үедээ сэтгэл амар, эрүүл энх, ирээдүйдээ хүрэх жижигхэн ч гэсэн зоригтой явахдаа аз жаргалыг мэдэрдэг юм байна. Заримдаа их зүйл хүсэхгүй мөртлөө дотроо амар тайван байх нь хамгийн том баян амьдрал байдаг шүү дээ. Одоо ээж нь өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Хөдөлмөр хүний сэтгэлийг хоосруулдаггүй юм байна. Ээж нь амьдралдаа нэг зүйлийг зүрхэндээ тээжирчээ. Эзэн хичээвэл заяад үршнэ гэж. Энэ бол номноос уншсан үг биш, амьдралаас ойлгосон үнэн байлаа. Цаг алдалгүй хөдөлмөрлөж, ажил гололгүй зүтгэж, хэлсэндээ эзэн болж явбал амьдрал хизээч хүнээс нүүр буруулдаггүй юм байна. Заримдаа амьдрал хүнийг сорж, сөхрүүлэхгүй байдаг. Гэхдээ тууштай үлдэж чадсан хүн дахин босох хүчээ өөрөөсөө олдог юм шүү. Үр хүүхдүүд минь. Ээж нь та нарт амьдралынхаа хамгийн үнэтэй, амьдралаасаа ойлгосон зүйлээ хуваалцъя. Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн дулаан түшиг. Гэр орон, ах дүүс, үр хүүхэд нээлээд өөрийн гэсэн жижигхэн ертөнцийг бүтээдэг. Тэр ертөнцийн эв нэгдэл, инээд баясал, маргаашийн хувь заяа та нарын гарт байдаг юм. Цаг үе өөрчлөгдөж, амьдрал олон янзаар эргэдэгч хүн хизээч үндсээ мартаж болохгүй. Өв уламжлал, хүн чанараа авч үлдэж чадсан айлал, үе удмаараа бат бөх үлддэг юм шүү дээ.
Үр хүүхдээ зөв өсгөнө гэдэг ирээдүгээ босгож буйтай адилхан юм байна. Хүүхдийн хүмүүжил эцэг эхийн маргаашийн тусгал болдог. Тиймээс хүүхдүүддээ цаг гаргаж хайр халамж, зөв хүмүүжлээ харамгүй өгөөрэй. Хөрөнгө мөнгө нэг л өдөр үгүй болж харин зөв хүмүүжлтэй хүн хаанч очсон амьдралаа өөрийн хүчээр авч явж чаддаг. Ээж нь та нараараа бахархдаг. Үнэнч, хөдөлмөрч, тууштай, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй яваагч нь харах бүртээ амьдрал минь талаар өнгөрөөгүй юм байна гэж бодогддог. Хүн үр хүүхдээ зөв хүн болж байгааг харахаас илүү жаргалж байдаггүй юм байна. Тиймээс ээж нь та нарт нэг л зүйлийг дахин захимаар байна. Хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл хорвоод үгүй. Хүн баян хоосноороо биш, хүн чанараараа дурсагддаг. Хорвоо ер нь сайхан сэтгэлтэй хүнээр л дутдаг юм байна шүү дээ. Ач зээ нар минь. Та нар бол бидний амьдралын үргэлжлэл, гал голомтын маань ирээдүй юм шүү. Модны шин нахиа шиг, айл гэрийн шин дүл шиг гэрэл тээж яваа хүмүүс. Та нарыгаа зөв хүн болоосоо гэж хүсдэг. Өрөвч зөөлөн сэтгэлтэй, үнэнч шударга, хүнлэг, эрүүл сарвал өсөөсөө гэж боддог. Хүний амьдралд ухаан хэрэгтэй. Гэхдээ ухаанаас ч өмнө хүн чанар хамгийн үнэтэй байдаг юм шүү. Сайн хүн байж чадвал амьдрал та нарыг хаач гомдоохгүй. Нэг л зүйлийг маш сайн хамгаалж яваарай. Тэр бол эрүүл мэнд. Эрүүл хүн л хайртай хүмүүсийнхээ дэргэд удаан хамт байж чаддаг шүү дээ. Нас ахих тусам хүн амьдралын жамыг илүү ойлгодог юм байна. Одоо ээжт нь хамгийн үнэтэй зүйл гэвэл өртөөл эрүүлийн амьдрах. Анцаараа суухдаа хүн өөрөө ирэхгүй жам ёсыг боддог юм байна. Нэг л өдөр буцсан даа гэж бодно. Гэхдээ үлдэх үр хүүхдүүд маань бие биенээ түшээд амьдралдаа хөлөө олоод явна даа гэж тайвширдаг. Ээж нь амьдралд их шунан хүсэж өндөр оргил мөрөөдөж явсангүй. Харин хүний дайтай хөдөлмөрлөж, үр хүүхдээ өсгөж, өөрийн хэмжээнд сэтгэл дүүрэн амьдарч ирсэндээ баярлдаг. Ээж нь сэтгэл хангалуун байна. Энэ үгний цаана олон жилийн хөдөлмөр, олон шөнийн залбирал, олон нулимсны дараах амар тайван нуугджээ. Өвсүүд минь, та нарынхаа өнөөдрийн амьдралыг харах бүртээ ээж нь дотроо баярлаж суудаг шүү. Гэр бүлтэй, ажилтай, мөрөөдөлтэй, хүүхдүүдээ өсгөхөд нийгэмд хүн шиг яваагч нь харахаар миний амьдралын үр шим энэ юм байна гэж боддог. Улам эвтэй байгаарай. Улам бие биенээ түшээрэй. Амьдрал хүнийг хаяа холдуулдагч, сэтгэлээ холдуулж болохгүй шүү. Та нартай ээж нь маш их хайртай. Нэг нэгээр чинь үнсэе. Хүн хорвоогоос явахдаа эд хөрөнгө бус үр хүүхдийнхээ сэтгэлд үлдсэн дурсамжаар амьдарч үлддэг юм байна. Ээж нь та нарт зөв цагаан мөр үлдээсэн гэж итгэж сууна. Баярлалаа та хүндээ. Ачлалт ээж элбэрэлт эмээ Атя танд хорвоогийн гэгээн бүхнийг өргөе. Өнгөрүүлсэн он жилүүд тань үр хүүхдүүдийнхээ дурсамжид дулаан түшгэн байж өнөөдөр ч таны нэмсэглэл энэ гэр бүлийн гал голомтыг гэрэлтүүлсээр байна. Цаашдаж үр хүүхэд ач зээнийхээ тэргэд зам нь болж, захиас нь болж, сэтгэлийнх нь түшгэн болж, эрүүлэнх амар амгалан урт удаан жаргаарай. Танд энэ өдрийн гэгээн сайхан эрүүлийг өргөн дэвшүүлье. Та бүхэнтэй хамт батогдох байлаа. I don't know the sound of the morning. The world gives me no gentle warning of where your silence lies. But the air moves and I feel the shift. A promise carried in a tiny